Татварын ерөнхий газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад татварын боловсрол олгох зорилгоор хичээлийн програмд нь татварын талаарх хичээлийг оруулж байхаар болж байгаа юм а. Тиймээс манай аймгийн Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургууль 100 мод сумын 4-р сургуулийн 5, 9, 10, 11-р ангийн сурагчдад туршилтын журмаар хичээлийг заалаа. Татварын талаарх хичээл хэр үр дүнтэй болсон, олж авсан мэдлэгийг нь баттгах зорилгоор татварын хэлцээ ажилтнууд сурагчдад татварын талаарх харилцан ярилцлага хийж санал бодлоо хуваалцсан, тайлбарлан таниулах ажлыг хийлээ. Татварын тухай ойлголтыг багаас нь таниулах, ирээдүйн татвар төлөгчдийг бэлтгэх ажил маш их үр дүнгээ өгч байгаа нь энэ үеэр харагдаж байсан юм а. За, орон даяар явагдаж байгаа татвар төлөгчдийн өдрүүд жил ирэх тусам өргөн сайхан тэмдэглэн өнгөрүүлэгдэж байна. За, манай татварын албаны зүгээс бол энэ жилийн татвар төлөгчдийн өдрүүд зориулж маш олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа. За, үүний нэг хэсэг нь бол энэ ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд татварын боловсролыг эзэмшүүлэх. За, энэ үйл ажиллагааг бол татварын ерхий газраас энэ оноос ихсүүлээд Улаанбаатар хотын 2 сургууль, Төв аймгийн энэ 4-р сургууль дээр ингээд туршилтын шугамар хүүхдүүдэд хичээл зааж байгаа. Энэ хичээлийн үр дүнд бол хүүхдүүд татвар гэж юу юм бэ? Татварыг төлөхөд ямар хэрэгтэй байдаг юм бэ? Татвараар ер нь яг юу хийх юм бэ гэдэг ойлголтыг бол авж байгаа. Тэгээд эндээс үзэхэд бол хүүхдүүд энэ татварыг ер нь энэ хичээлийг цаашдаа улам ингэж орж өгөөч, хичээлийн програмд оруулж өгөөч гэсэн ийм хүсэлтэй айгуу сайхан хүлээж авч байна. За, тэрнээс гадна бид бүхэн татвар төлөгчдийнхээ үйлчилгээг татвар төлөгчдөд үйлчлэгээ маш их хэрчимжүүлж байгаа. Хоёр талаас ажиллах юм зохион байгуулалтын арга хэмжээ гэж байгаа. Нэг талаас бол татварын байсагчдын татвар төлөгчдөд үзүүлэх үйлчлэгийг чанаржуулах, сайжруулах, нэг зэгс татвар төлөгчдийг инээмсэглэж өгөх гэсэн нэг талаасаа татварын байсагчдад ийм сургалт явж байгаа. Нөгөө талаас татварын төлөгчдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тэдэнд заавар зөвлөгөө өгөх, сурталчилгаа таниулах ийм ажлуудыг зохион байгуулж байгаа. Тэгээд энэ татвар төлөгчдийн өдрүүдтэй холбогдуулаад та бүхэнд татвар төлөгчдийн баярын мэндийг хүргэе. Дээрээс нь манай аймгийн төсөв бол 2009 онд 109.3%-аар биелж маш сайн амжилттай ажилласан байгаа. 2010 оны эхний 4 сарын байдлаар бид 1.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 1.9 тэрбум төгрөг төвлөрүүлж мөн эхний 4 сарын байдлаар маш амжилттай ажиллаад явж байна. Тэгээд энэ бүхэн бол манай татвар төлөгчдийн бизнесийн үйл ажиллагааг нь өргөжж татвар төлөгчдийн бас хуулиа дээдлэх, хуулиа биелүүлэхийн зүйл нь бол маш их сайжирч байна гэж бас тэмдэглэж хэлмээр байна. Ингээд та бүхэнд бидэнтэй хамтарч ажиллаж, биднээс зөвлөгөө тусламж авч хамтарч ажиллахыг уриалж байна.